Сайн мэцхан эрхэм хүнд үзэгчдээ Тархуул аймгийн Азаг даргааны тамгын газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярилцлага үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Тархуул аймгийн Хонгор сумын Азаг дарга Хатрах шиг оролцож байна. Ингээд тань энэ өдрийн мэндийг хүргэе. За танд бол одоо телевиз үзэж байгаа нийт хонгорчууд Тархуул аймгийнхаа иргэдэд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Хонгор сумын тухайд за Монгол улсад атаргаадэр эзэмшин 60 жил за Тархуул аймгийн Хонгор сумд за дархан сангийн аж ахуй үүснэ 60 жилээ бас энэ онд тохиож байгаа. Тэгэхээр ер нь Тархуул аймгийн Хонгор сумын үүслээс та ерөөхдөө яриага хэлэх бол. За Тархуул аймгийн Хонгор сум бол 1959 онд бол анхны 4 сангийн аж ахуй Атрын сангийн аж ахуй болж одоо үүсгэн байгуулагдсан байгаа. Тухайн үед бол дархан сангийн аж ахуй гэж байгуулагдчихсан. За энэ дархан сангийн аж ахуй бол одоо тухайн үед өрийн одоо улсын өвөр тарианы нөөцийг бэлдэх одоо өрийн сангийн аж ахуй хэлбэрээр зохион байгуулагдсан. За анх байгуулагтаа бол одоо одоогийн одоо дархан сум дээр дархан өртөөн дээр байгуулагдж байсан. За улмаар одоо Сэлэнг аймгийн Хонгор сум гэж байгуулагдаад 1965 онд одоо Сэлэнг аймгийн Хонгор сумаар байгуулагдаж одоогийн энэ одоо Хонгор сумын өсөл хөгжил ихсэн юм байгаа. За тухайн үед бол одоо илгээлтээр анхны одоо сангийн аж ахуйн шанг татхаар одоо анхны атарчид маань одоо Хонгор суманд ирж одоо анхны шанг тавьж за одоогийн энэ Хонгор сумын одоо үүсэл хөгжил үүнээс эхэлтэй юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бас 60 жилийн түүхтэй Тархуул аймгийн Хонгор сумын Хонгор сумаас төрөн гарсан алдар гавьяатууд за Хөдөлмөрийн Баатар Алдангаа зоолонтой хичнээн одоо иргэд байд юм болоо. За энэхүү 60 жилийн хугацаанд бол Хонгор сумаас 5 одоо Хөдөлмөрийн Баатар төрсөн байдیں۔ Газар тариалан за тариалангийн салбараас за үүнээс дурдах юм бол Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Бат Илэг, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Хашбаатар, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Лидава, за Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Жанчуу Баатар, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Тамжид гэдэг одоо 5 Хөдөлмөрийн Баатар төрсөн. За мөн одоо Монгол улсын гавьяат механикчуулагчд одоо 3 төрсөн байдیں۔ За мөн одоо Монгол улсын аварга тариаланчид 33, за Монгол улсын аварга малчин 11, за мөн одоо аймгийн аварга малчин 14, сумын аварга малчин 45 гэдэг одоо Хонгор сумаас бол одоо маш олон алдар гавьяатнууд төрж гарсан байд юм аа. За тэр бүгдээрээ ч гэсэн манай Хонгор сумын иргэд манай Хонгор сумын тариаланчид олон маань одоо бахархаж явдаг аа. Ер нь ойгоо өгтөж за Хонгор сумын иргэд маань Тархуул Хонгор сумын Азаг даргааны тамгын газрынхан маань бас ямар ажлуудыг ер нь хийж байна вэ? За бид бүхэн ойгоо өгтөж энэ жил бол одоо бүтээлч ажлуудыг бас хийхээр төлөвлөсөн. За үүнээс товчхон дурдах юм бол за манай суманд бол одоо 150 хүүхдийн одоо ортой шин цэцэрлэг одоо улсын төсвийн 1.5 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтаар одоо хийгдэхээр ингээд одоо ажил нь эхлээд бэлтгэл ажил нь явж байна. За мөн одоо аймаг сум орон нутгийн төсвөөр одоо 500 гаруй сая төгрөгийн ажлууд хийгдэхээр болсон. За үүнд одоо зам талбайгаа засварлах, за одоо өнгө үзмжийг сайжруулах, иргэдийн ажиллаж амьдрах, одоо орчин нөхцөлийг сайжруулах зэрэг одоо ажлууд хийгдэхээр төлөвлөгдөд байна. За мөн одоо Австрийн засгийн газрын хөрөнгө оруулалтаар одоо суманд одоо гэрэлтүүлгийг шинчлэх ажлууд бол бас хийгдэхээр одоо бас бэлтгэл ажил хангагдж байна. За мөн одоо дархан сэлэнгийн цахилгаан төгөөсүүлжэнээс за манай сумын 60 жилийн зориулаад за цахилгааны эрчим хүчний одоо аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах зорилгоор одоо тулгуур шонгуудыг солих, за холыг тоолоржуулалт гэдэг ингээд ажлуудыг хийхээр болсон. Энэ ажил 19 он 20 онд бас одоо үргэлжилж хийгдэхээр ингээд төлөвлөгдөж байна. За мөн одоо манай сумын малчид, тариаланчид, за суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, за иргэд маань сэтгэлийн хандив өргөж 60 жилийн огтж бүтээн байгуулалтын ажлыг хийя, ийм ажлыг хийгээд өөрсдөө санаачлаг гаргаад ажиллаж байгаа. За энэ нүгээр бол одоо дээрх хөрөнгөөр бид бүхэн бас одоо сумынхаа иргэд, залуучууд, хүүхэд багцуудын ажиллаж амьдрах, сурах, одоо биеийн тамираар хичээллэх тэр одоо нөхцөлийг бүрдүүлж одоо спортын жижиг талбайгаа явуулахаар бас ажиллаж байна. За мөн одоо сумын төв дээр бол одоо Хатар 60 жилийн
зориулсан дурсгалын зохицолбор за соёл амралтын тийм хүрээлэн байгуулах чиглэлээр одоо бид бүхэн ажиллаж байгаа. За тэгэхээр Монгол улсынхаа өнцөг булан бүрт байгаа за Дархан аймгийн Хонгор сумаараа угладаг иргэдтэй хандаж бастай юу гэж хэлмээр. За энэхүү одоо 2019 онд бол Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн за Дархан сангийн аж ахуй Хонгор сум байгуулагдсны түүх 60 жилийн мөн одоо Хонгор сумд үйл ажиллагаа явуулж байгаа 14 дугаар сургууль 16 дугаар цэцэрлэг эрүүл мэндийн төв соёлын төв гэдэг энэ байгууллагуудын 50 жилийн зохион байгуулалтаар одоо төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр бид бүхэн Хонгор сумынхаа иргэд за Хонгор суманд ажиллаж амьдарч байсан за болон одоо тэдний үр хүүхдүүдэд одоо Хонгор сумынхаа бүтээн байгуулалтын ажил та бүхэн оролцоод за мөн одоо энэ зохион байгуулагдж байгаа урлаг спортын арга хэмжээнүүд байна. За сумандаа болж байгаа одоо бид бүхэн одоо ойгоо хутад одоо ном баримтат канонуудын ажлуудыг хийж байгаа. Энэ дээр бас одоо та бүхэн оролцвол одоо цаашид одоо та бүгдийн үр хүүхдүүд болон Хонгор сумын иргэдэд маань үлдэх одоо бас нэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ дээр одоо идэвхтэй сайхан оролцоод за сум орон нутгатайгаа холбоо яриад ингээ явах юм бол бид бүхэн хүлээж авахд бэлэн байна гэж хэлээ. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн зочноор Дархан аймгийн Хонгор сумын засаг дарга Атар шиг оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.